Сайн байцгаана уу? Цахим татрын систем e-tax системд хувь хүн татвар төлөгчөөр бүртгэгдсэн эсэхээ хэрхэн шалгах, ямар хариу өгөх талаар та бүхэнд видеог хүргэж байна. Цахим татрын систем e-tax системийн портал хуудсанд програм татах бүлэг дотор татвар төлөгчийн бүртгэл шалгах линк тавигдсан бөгөөд энэхүү линкэн дээр дарахад регистрийн дугаараа оруулах талбар гарч ирнэ. Та регистрийн дугаараа оруулаад шалгах товчийг дарахад нэгдүгээрт та татвар төлөгчөөр бүртгэлтэй байна. Та хэрэглэгчийн нууц үг сэргээх хүсэлт гаргана уу хэмээх мэдээллийг өгнө. Хэрвээ мессеж өгөх юм бол та эргэн нууц үг дахин авах хүсэлтийг гаргах бөгөөд энэхүү хүсэлтийг хэрхэн яаж гаргах талаар дараагийн видеонд тусгасан байна. Дараагийн хариу нь та татвар төлөгчөөр бүртгэлгүй байна. Эргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх цахим хүсэлт гаргана уу хэмээх мэдээллийг өгөх бөгөөд энэхүү мессежийг авсан тохиолдолд та портал хуудсанд байрлах эргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх хэмээх энэхүү хүсэлтийг гаргах бөгөөд энэхүү хүсэлтийг хэрхэн яаж гаргах талаар дараагийн видеонд тусгагдсан байгаа. Анхаарал тавьсанд баярлалаа.